олон хүмүүс ард түмэн дургуутаад байгаа байхгүй юу? Ганц цайлын үнэнийг хулгайлчихсан юм чинь баярлалаа гэж хэлэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Чи өнөөдөр Эрдэнэт ард түмнийг яаж тээж яадаг гэж бодож байна? Эрдэнэт чинь нэг үе Монголын экспортын 46%-ийг дангаар эзэлдэг байсан юм. Бараг 50% гэсэн. Тэр Эрдэнэт сурааж авсан татвараар чинь тэтгэвэр тавьж өгд юм. Тэрнээс сурааж авсан татвараар чинь халамж өгд юм. Тэрнээс сурааж авсан мөнгөөр чинь цалин өгд юм. Тэрнээс сурааж авсан мөнгөөр чинь энэ хөдөө орон нутагт сургууль цэцэрлэг барьд юм. Та чинь Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийн өөрийнх нь мөнгөөр Эрдэнэтийг худалдаад авчлаа гэсэн асуудлаас яриад байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ татвар модлон 200 асуудал дээр та нэг модлон 208 сар эхний 8 сарын байдлаар 286 тэрбум төгрөгийн татвар төлж ясны үйлдвэр энэ жил 20 тэрбум төгрөгийг төлсөн. За. Зарим их сурвалж 60 тэрбум гэж яриад байлээ. Өсгсөн тоо. Би татврыг ерөнхий газраас 10 хоногийн өмнө авсан тоогыг хэлж байна чамд. Над энийг нэмж асаад ах би тэр чинь татврын нэгтлэн шиг бодоо суухгүй шүү дээ, чадчихгүй. Аль биесны байгууллагын гаргаж өгсөн тоог би ярьж байна. Энэ жил ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бас нодлон жил урьдчилгаа гэж засаг мөнгө хороолгосон үед толгой 246 тэрбум төгрөг төлсөн. Эрдэнэт 2-ыг төлсөн. 10 дахин бага. Энэ мөнгө хайцсан. Нөгөө зэсийн үн мөн унсан гэсэн ялгаагүй. Оюу толгойн зэсийн үн унсан шүү дээ.